Дорнод аймаг Өвөр Монголын урд үзэх орны Хөлбөмбөр хотын шинэ бараг баруун гушууны хамтарсан Цагаан сар Угтах баяр 2019 арга хэмжээний хүрээнд 2 талын удирдлагуудын ажил хэргийн уулзалт боллоо. Хоёр орон нутгийн хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, спорт, хүмүүнлэгийн салбарт эрчимтэй хөгжиж байна. Өнгөрсөн онд Дорнод аймагаас ерөнхий боловсролын сургуулийн 4 багш, 12 сумын 32 залуу малчин зэрэг хөдөө аж ахуй, боловсрол, соёл урлагийн салбарт ажиллагчдын төлөөлөл шинэ бараг баруун гушуунд туршлага судлаж, уран бичлэг монголчууд хятад дуу дуулах тэмцээн уралдаануудыг хамтран зохион байгуулжээ. За цаашид хоёр бүс нутгийн хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны уулзалтыг тогтмол зохион байгуулж, эрхчлийн ажлын төлөвлөгөө гаргах, за экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, ялангуяа жонш нүүрсний импортыг дэмжих, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хоёр талаас түлхэж зүйлэх, багш, эмч нарын туршлага судлах ажлыг тогтмолжуулах, за бомбын хэлжлэлтийг тогтмол зохион байгуулж, асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх, хагас бүтэн санд хил нэвтрэх боломжийг судлах, хил орчмын гал төмрөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа хөлн нуур, буур нуурын экосистемийг хамгаалах зэргээр бүхий салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байгаахан Өвөр Монголын урд үзэх орны шинэ бараг баруун гушууны ардын засгийн дарга бүх баяр илэрхийллээ. 常规性政府间交往的同时 2019 онд Шинэ бараг гушуунаас хөрлөн гадаад сурталчилгааны эндрийг Монгол улсад чиглэж хятадын үлгэр жишээг танилцуулж, хятадын дуу хоолойг дамжуулж, хятадын дүр төрхийг үзүүлэх үндэстэн дамнсан сурталчилгааны эндэр болгон байгуулах иймэрхүү төлөв байгаа. Тэгээд хөрлөн гадаад сурталчилгааны төслийг Монгол улсын зүүн бүсийн 3 аймаг хүртэл өргөдгөөж, Хят Монгол хоёр улс, хоёр бүс нутгийн ард иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхийг зорж байгаа. 促进民间友好交流方面的作用。 Таашлуул энэ байгалыг одоо зохистой, зүй зохистой хайрлан хамгаалах гэдэг асуудал дээр Дорнод аймгийн засаг даргын зүгээс санаачлан нэг голын хүүхдүүдгээд төслийг санаачлан одоо ажиллаж байгаа. Энэ бол хэрлэн голыг хамгаалах тухай асуудал одоо зүйсээр тавьж байгаа. Зарим тодорхой асуудалд хамтран ажиллах саналыг бид өхөн судалж та бүгдэд албан ёсоор одоо энэ санал юм хөрвүүлж ингэж ажиллах болно. 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Цагаан сар Угтах баяр 2019 үйл ажиллагааны хүрээнд шинэ бараг баруун гушууны төлөөлөгчдийг Монгол ах уй соёлтой танилцуулах, хоёр талын урлаг соёлын хамтарсан тоглолт зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдах юм байна.